Аудио зохиол үзүүлж байна. Төгөлдөр хуур эхлэл. Хангал гудамж даган уруудан алхалж яваад таарсан хамгийн ихний паб руу яваад орчихлоо. Ганцаараа ууж явах нь хэвэн биш нь мэдээж үзээ. Тэрээрээ саяхан найз бүсгүйгээсээ салсандаа ийн шаналж яваач. Амнаас нь олигтой өгч давхаа болсон энэ хэцүү үед түүний найз хамгийн хэрэгтэй баймар. Харамсалтай нь түүний хамгийн сайн найз нь хэдэн жилийн өмнөөс л Солонгос явж амьдралаа дээшлүүлэн гисээр дөрөв жилийн хавар явсан билээ. Түүнд өөр дуудаад хань болчих хүн олдоогүй тул ийн ганцаараа пабд сууж буй юм. Ширээн дээр тусах гэрэл хүртэл түүнэр доог доогоо хийх мэд санагдах нь гачлантай. Зөөгчийг дуудан авчираад Жак 100-аар хийчих. Гэвэл зөөгч цааш иргэн явах гэхэд нь араас нь дахин дуудан нэг шил Жак өчгтөө гэж бүдэгхэн хоолоогоор хэлээд ав. Зөөгч залууч ахин цааш иргэн явлаа. Төвний толгойд одоо зөвхөн энийг хөөдхөр гоныг хоосон хөндийн мэдрэмжээ яаж дарах вэ гэсэн бодол эргэлдэж эхлэв. Тэр хувийн бизнес эрхэлдэг ба бизнес нь овоо амжилттай. Амьдралын төвшин их сайн. Хотын захад буйдхан талд хоёр давхар хаус амьдардаг. Гэвч энэ бүхэн мөн дээр нь түүний хайр инхрийлэл нь салсан найз бүсгүүд нь хамаагүй бололтой. Хачин юм шүү. Одоо ч нэг их эмэгтэйчүүд чинь мөнгө авил болох юм шиг сэтгэлгээтэй байдаг байтал. Ингээд хаягдчих гэж. Магадгүй бид энд их халамж тавьдаг байсан юм болов уу? Утгагүй. Ямар ч утга алга. Хэмээн бүдэгхэн өөртөөгөө ярьсаар сандлын түвшлэг дээр толгоогоо тавин тааз ширтлээ. Сүүлийн 2 өдрийн турш түүний санаа алдахыг тоолсон бол хавилуу түүний наснаас давах байц. Тэрхэн зуур зөөгч залуу иргэн иржээ. Ширээн дээр нь захиалсан зүйлсийг нь тавиад хундаглан урдан тавилаа. Хангал нэр кола авах мартчих. 2 лаз кола өгч. Тэгэхгүй бол хатуудад байдаг золиг байгаа. гэж хэлээд инээмсэглэх айдав. Хүчээр шахуу инээмсэглсэн царайнаас нь ээлт мэдрэгдэн. За удахгүй гэж хэлээд зөөгч ахаад л цааш явлаа. Хүний өгсөн захиалгын дагуу нааш цааш явсаар л байдаг зөөгч бас хэцүү ажил шүү гэж бодол хийлээд амжив. Тэгснээ эргээд л нөгөө хэцүү хоосон мэдрэмжэндээ автлаа. Гониглох гэдэг хэцүү зүйл. Яг одоо үүнийг сонсож байгаа та гониглох мэдрэмжэнд автаж байгаагүй л гэж битгий хэлээрэй. Зөөгч ахаад л алхалсаар эргэн ирлээ. Нэг лаацтай колог нь задлан хундагалсан виски рүүгээ хийгээд ширээн дээр нь тавьчихав. Хангал хэсэг зур хөдөлгөөнгөө сууснаа гинэтхэн эгээтэл хоол идэх гэж байгаа айтай ханцуугаа шамлан хундахтаа вискигээ уулаа. Уусны дараа төөнөх халуун нь хоосон мэдрэмжийг нөхөх шиг, хүйтэн мэдрэмжийг нь дулаацуулах шиг санагдана. Энэ мэдрэмжэндээ улаарсан хангал өргөжлүүлэн хид хийгээд уужгав. Нэлээд согтоод ирж байгаа бололтой. Урдах зүйлс нь баг зэрэг найхан харагдах нь түүний уутгар гунигийг үргээж байлаа. Гинэтхэн хаа нэгтээ төгөлдөр хуурыг намуухан игшиглэх дуу сонсдно. Түүнд энэ ая гайхалтай дотн мэдрэмж төрүүлсэн учраас тэр болсон өөрийнх нь сэтгэлийг татаад байгаа төгөлдөр хуурын зүг чимээгээр нь баримжаа аван хайж эхэллээ. Хаалганы дэргэд элэгдэж хуужирсан пайз дээр гадны хүн орохыг хориглон гэсэн бичигтэй аж. Гэвч манер нилээд согтчихсон болохоор бас тэр аяыг сонсохыг үнэхээр их хүссэн болохоор цэрвэлгүй яваад орчихлоо. Түүнийг ороход өнөөх сайхан чимээ алга болчихов. Оронд нь чив чимээгүй түүний чихийг холгох шиг. Гайхаж хэсэг зогссноо хажуухан талд нь хаалга байхыг үзээд онгойлгохоор татав. Энэ үед гинэтхэн араас нь та энд байж болохгүй гэхэн тэр
Хангалыг баг зэрэг зожсноо эргэн харахад өөдөөс нь өнөөх зөөгч залуу зогсож байв. Уучлаарай. Найнд төгөлдөр уур тоглолдог юм байдаг юм. Өрөө харин ай сонсдод харин сонирхоод ирлээ л дээ. Гэхэд зөөгч. Үгүй, уучлаарай, та андуурсан юм шиг байна. Энд төгөлдөр уур тоглолдог хүн байхгүй. Гэж хэлэгцөөр төрүүхэн татаж онгойлгох гэж байсан хаалганы цаанаас төгөлдөр хуурын хүйдэн чимээ дуугарлаа. Хангал хоёр гараа тэр байсан л биш гэх маягтай баг зэрэг өргөлөө. Зөөгч, уучлаарай, энд төгөлдөр хур байдаг юм. Шороо тусан дарагдсан л юм байна. Хүн тоглоод байдгүй юм. Доторхон гацчихсан юм уу та, заримдаа ганц нэг дуурайд байдаг юм. Гэж учирлан хэллээ. Хангал үгүй ээ, үгүй. Энэ сайхан төгөлдөр гор гэдэг чинь хүнээр тоглоулах гэж бүтээгдсэн болохоор гүнгэлж байхгүй юу? Чи ахта зарч. Ахт нь мөнгө байна. Гэж хилама зөөж ядан согтсон хүний ёсоор хэллээ. Зөөгч, үгүй дээ, үгүй. Зүгээр мөнгө хэрэггүй. Хэрэг та үнэхээр хүсээд байгаа бол зүгээр авдаа. Шороо тоосон дарагдаад энд ямар ч хэрэггүй үед болоод байдаг юм. Гэж инэмсэглэн хэлв. Хангал нэг гайхсан аятай толгоогоо хойш нь гидэлгснээ. Үгүй. Чамд мөнгө хэрэгтэй. Нөгөө эмгэж норвоо дээр байдгүй юм. Гэж хэлээд хитвчээ гаргаж ирэн бэлэн байгаа бүх мөнгөө өөдөөсөн сар байлаа. Зөөгч хидий авахгүй гэсэн чи эсэргүүцсээр халаас руу хийчихв. Тэрээр өнөөх хаалгаа онгойлгох гээд эргээд харталаа. Зөөгч, үгүй дээ хаа, би гаргаад өгчгий. Хэрэг та одоо явах гэж байгаа бол. За, баярлалаа. Ашгүй дээ. Би тэгвэл өөдөнд очиод тооцоогоо хийж авах. Гэж хэлээд өрөөнөөс гарч өөд рүү чиглэн явлаа. Дэкин дээр очиод карта гарган тооцоогоо хийчгээд гадагш гартал зөөгч аль хэдийн гадаа гараад ирчихсэн дэрэгдээ өнөөх том төгөлдөр хуураа тавьчихсан зогсож байв. Хангал мөн л гайхсан аятай толгоогоо хойш нь гидэлгснээ. Чи өстө гоё залуу. Ямар хурдан гаргаад ирвэ. Өстө баярлалаа ханд. Нахан дахиад ирнэ. Гэж хэлэн инээд алдав. Зөөгч хариу инээмсэглснээ буцаад дотогш орлоо. Хангал өнөөдөр өөрийгөө уун гэдгийг мэдэж байсан болохоор машингүй ирсэн тул замын хажууд гар өргөн зогсов. Гадаа цас баг зэрэг хаялан өвлийн хүйтэн жавар дааруулахыг оролдох мэт салхилсаар. Эдий зогтсон ч гэсэн чихэн даарч байна гэж чихтэйх. Арай гэж нэг юм такси зогсоход омхомгүй суугаад хаяга хилээд авав. Шүн. Харанхуй гудамжинд ганцаараа хаашаа мэдэгдэхгүй алхаж явлаа. Их л хөлөрч гисэн байх бөгөөд хэн нэгнээс зугатаад яваа юм шиг. Гүй гэхэр хөлн зууралтаад гүйж болохгүй аж. Хамаг хурднараа л алхалсан. Харанхуй болохоор хаана юу байгаанаа сайн мэдэгдэхгүй. Гэнэтхэн муурны дуурах чимээ сонсдоход золтол зочсондоо онцгсангүй. Хурдан алхлаад л хизээ хаана хүрхээ мэдэхгүй юмд хөөгдөж буумад алхлаад л байх юм. Гэнэтхэн ардхан талд нь төгөлдөр хуурын хөнгөнөх бүдүүн дугаараад гав. Бурхан минь гэж харанхууданд ямар ч аимшигтай сонсогддог юм бэ. Алхаа болчихгүй л өгчих юм шиг зэн сөвн төрх нь хачин. Ардхан талд нь яагаад төгөлдөр хуурын хөнгөнөх бүдүүн дуу гараад байгааг юу ойлгосонгүй. Яагаад хурдан алхаад байгаа юм? Яагаад зүгтаад байгаа юм? Яагаад алхахаа болчихгүй өчиг юм шиг мэдрэмж төрөөд байгаа юм бол? Хараад итгэж. Би хаана байгаа юм? Би яаж яваад энд ирчихв?